бүхний зочин бол Баатрин Аз Жавхлан гэдэг холимог талааны тамирчин залуу байна. Монгол улсаас анхны нүцгэн гараар одоо боксдох тулаанд орж исэн ийм тамирчин байна. За дүүдээ аз амжилт зорьсон зорилгоо өргөлд нь гараарай. Баярлалаа. Mongolia introducing Azaflan Ocean Wave Bataan. Азаа маань нутуу санах үлээ өөрийнхөө талаар төвч танилцуулаач. За, нааг Баатрин Аз Жавхлан гэдэг Улаанбаатар хотын Налаах дөрөгт төрж исэн. Явг гарал гэвэл одоо ээжийн тал маань одоо Архангаа улсаад, аавын тал маань одоо Баян онгорын улсаад байдаг. Зүг. Спорттой яаж холбоотой? Спорт ер нь багасаа ах нарыгаа дагаад одоо чөлөө төхөр барилддаг байж байгаа. Тэгээд сүүлд одоо ингээд мэрэгжлийн холимоглоор нөө одоо эргэж буцалтгүйгээр хөл тавьж ирсэн да. Тэгээд анх бол одоо таны одоо барилдааны бас нэг бэлтгэл анхгаад очижсэн үе. Яг тэгж эхэлж исэн. Хэдэн онд гэж? Чин 12 оны сүүл 13 оны ихний төлөв юм уу та. Тэр баяр хүү дээр хөвчлээ л тий. Баяр хүү гэжтэй бөгөн жокку дээр ер нь. Бөгөн жокку дээр эхлэв. Би 7 оос тэгээд тэгэл очоод багш нөгөө каратегийнхаа хүүхдүүд хичээл зарж хахад битээр наам бие халаанга хостосолт авдаг гэсэн тий. Одоо гаргасан амжилтуудаас бас хуваалцаач үзэгчдэг. Одоо энэ хүү хугацаанд нилээдгүй бас олон мэрэгжлийн талааныг хийлээ. Ариг 19 гаруй мэрэгжлийн талаа хийсэн. 20 гаруй. Тэгээд тэрнээс одоо 2016 онд бол анх Японд одоо мэрэгжлийн олимпиадаар анхныг бас гэрээ хийж очиж исэн хоёр тамирчин. 16 онд Японд нэлийн тулаан хийсэн. 19 оноос хойш одоо Америкт тасралтгүй одоо хүртэл одоо UFC-ийн Fight Pass албанд тулдж байна. Энэ жил 25 онд одоо Барнаклийн ихний дебют тулаанаа хийлээ. 4 секундын маш хамгийн богино хугацаанд койс амжилтуудаа азаа маань байгаа. Deep гэдэг холбоонд анх гэрээтэй очиж исэн. Тэгээд сүүлд одоо Deep Японы клубын хүмүүс манай Nexus холбоонд бас тулдахыг санал болгоод тэгээд тэр холбоонд анхны 4 секундын нокаут хийжсэн. Одоо тавьж байгаа ерөн зорилтууд яг ямар чиглэлээр холимог тулаан за тэгээд нөгөө нүцгэн гараар боксдох энэ хоёрынхоо зорилгын тухай за мөн бэлтгэл сургалтаа хаана хэрхэн базааж байгаа тухайгаас. Сүүлд болохоор одоо Jackson Katan дээр Америк нэгдсэн улсад гэрээ байгуулсан. Тэдний одоо тамирчин болоод тэгээд Barnacle холбоонд 4 талааны гэрээ, UFC-ийн Fight Pass холбоонд 4 талааны гэрээ бас дахиад хийсэн байгаа. Barnacle холбоо маань гэрээ ихтэй бас уян хатан давуу талтай гэрээ хийсэн. Холимог талаан дээр бас тулдж болох давхар тий. Өөр холбооч. Өөр холбооч гэсэн. Давхар тулдах тийм гэрээтэй. За Америкт холимог талааны бэлтгэл яаж явагдаж байна юм? Ямар бэлтгэлүүд хийж байна? Ер нь олон клубүүдээр очиж хийж байна. Тий, Америкт одоо Чикаго, Денвер, Калифорни, одоо Нью Мексико одоо том клубээр бас зөндөө бэлтгэл сургалтыг хийлээ. Зүрхний ачаалттай бэлтгэлийг яаж хийдэг юм бэ? Jacksonville ч өөрөө нөгөө Нью Мексико их өндөр газар байрладаг. Тэрэн дээр болохоор өндөр газар бэлтгэл хийснээр бас их хүчил төрөгч. Одоо энэ кардио бэлтгэлүүд бас өөрөө давхар болж өгдөг. Тэрнээс гадна кондишны бэлтгэлгээд бас тустай байгаа. Кондишны бэлтгэлийг бас Greg Jackson багш тустай бас ингээ хуваар гаргаж хийж өгдөг. Одоо 4 талааны маань хамгийн сүүлийн тулаан нь одоо 8 сарын 22-нд тоглогдсон байна. UFC-г одоо Fight Pass Fury гэдэг холбоо. Тэр Fury холбоо маань одоо яг UFC-гээс дутхгүй яг 7 хоног болгоо event-ний явж байгаа. Тэгэхээр маш их давуу талтай. Тэгээд маш олон тэмцээн гардаг. Тэр холбоонд дахиад бас өргөжлүүлэн гэрээ сонгох юм уу гэсэн бодолтой байгаа. Гадагшаа яваад ингээд ялангуяа Америк барууны орнуудыг зориод бэлтгэл сургалтын төлөөр зардал мөнгө бол мэдээж бас өндөр гарч байгаа бох. Тэр зардал мөнгөөр нь хэрхэн яаж дэмждэг байгууллагууд байж байгаа юу? Яаж тэрийг одоо бас тамирчин зохицуулж явж байгаа? Тамирчин одоо хамгийн гол юу санхүү байдаг. Тэр санхүүг бол яг өөрөөрөө ингээд одоо сүүлийн 10 гаруй жил одоо ингээд гадагшаа ингээд тулаан хийлээ. Өөрөөрөө л ер нь явж энэ. Яг мэдээж ингээд ганц нэг удаа туслах одоо нэг ах нар тийм хүмүүс байна. Тэр хүмүүстээ одоо энэ хүү бүх хугацаанд одоо тусал дэмжсэнд баярлалаа гэж хэлээ мэдээ. Тэгэхээр яг нийтлэг монголчуудад одоо тулгарч байгаа мэрэгжлийн спортод асуудал байна л да яг тогтсон юм байхгүй. Тэгэхээр энэ хүү контентыг үзэж байгаа хүмүүст бас те Аз Жавхлан дүүгэн манаас дэмжээрэй. Энэ олон жил өөрийнхөө одоо чадах хэмжээнд гадагшаа зориод бас гадны энэ системтэй бэлтгэлүүд, гадны том аваргуудтай бас бэлтгэл сургалтыг хийгээд жим гаргана хаа гэж найдаж чинь. Тэгээ сурсан мэдснээ
бас монголчуудтай хуваалцаж олон аав охтуудад бас тусдын болоороо амжилтандаа хүрээрэй гэж Fairtex-ийн хамт олноос одоо хүсэж байна. За баярлалаа. Одоо Fairtex болон одоо Тунгаахтай ингээд өнөөдөр ингээд хамт ярилцахад маш их таатай байлаа.